Улсын их хурлын дарга эрхэмшүүдээ Монгол Улсын засгийн газраас 2026 оны 5 сарын 7-ны өдөр Улсын их хурл өргөн мэдүүлсэн аж ахуйн нэгжийн орлогын албаны татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын их хурлын 2026 оны 6 сарын 12-ны өдрийн нэгдсэн уралдаанаар явуулж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын ороонд шилжүүлсэн. Төсвийн байнгын ороо 2026 оны 6 сарын 17-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйл заасны дагуу явууллаа. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын их хурлын гишүүдээс асуулт гараагүй болно. Нэгдсэн хуралдаанаар аж ахуйн нэгжийн орлогын албаны татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцэн боловсруулах чиглэл өгсөний дагуу Монгол Улсын их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 42-ийн 2-ын 1-д заалтад заасныг баримтлан зарчмын зөрүүтэй нэг саналын томьёолоор санал хураалт явуулахад байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тэмцээн. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусгасан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга зарчмын зөрүүтэй саналын томьёолыг бэлтгэн та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ аж ахуйн нэгжийн орлогын албаны татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.